маш их хай гэж. Бид нар нөгөө налаах дээрээс бараг 10,000 нэхий авсан. Зүгээр 500 төгрөг хайж яхахын оронд манай дээр авчирч хаяач тээврийн зард. Тэгмүү тэн дээр нь хяргаж үзүүлээд өдөрт 2,000 нэхий хяргаад тэр чинь нэг нэхийнээс ойролцоогоор 1.3 кг ноос гарч байгаа. Энэ ноосыг бид нар бордоонд ашиглаж болно. Монголд 30 сая хойно. 30 сая хойноос жилдээ ойролцоогоор 40,000 тонн ноос гарч. За энэний ихэнх хувийг нь манад угаах үйлдвэрүүд угаагаад хятад руу гаргаж. 1 тонн ноосыг угаахад хичнээн хэмжээний химийн бодис. Дээрээс нь 1 тонн ноосыг угаахад 500 кг ноос гардаг байхгүй. Ашиглаж болох. Бусдынгийн Монголд хайж байна. Тэгэхээр манай энэ ноос нь бордоо бол 1 тонн ноосноос 950 кг бордоо гарч. Тэгэхээр бид нар бол 100% ноосыг ашиглаж байгаа. Одоо тэр тусмаа ноосондоос одоо хэвлийн хэсэг буюу одоо туурайны хэсгүүд дандаа хайж шатаадаг малчид. Одоо хотонд унсан ноос байна. Түүгээ шатаадаг тийм ээ. Тэгээ эднэрийг шигшээд биднэрт аваад ирэхэд бид нар байнгын авч худалдаж авч. Хэрвээ зарим хүлэмжийн аж ахуй эрхэлдэг хүмүүсийн хөрс бүр дороотдаг. Яг тэгэхээр олон жил хөрсөндөө тариална хийдэг хөрсөө манайхан ч одоо бол нэг уламжлалт арга бол бууцаар хийж. Тэр нь тийм үр дүн байхгүй. Тэгэхэд манайх хөрсийг ирүүлжүүлэхийн тулд 1 м квадратад 150 г носон бордоо орж. Эннээс 150 г. Энэ 450 г-аар савлцсан. Энэ болохоор одоо жишээ нь 3 м квадратын хөрсийг ирүүлжүүлж. Одоо жишээ нь модон дээр ярив. 1.50-аас доош модон дээр 250 г бордоо хийгээд бүтэн жилийнх нь хэрэглээг өгнө. Дээрээс нь усалгааг 20-30% багасгаж. Одоо бид нар мод тарина гэж байгаа тийм. Мод тарихад бидний хамгийн гол проблем юу вэ нөхөр ус зөөж авч услах. Энэ дээр болохоор энэ бордоо маань нэг ширхэг одоо ийм үрлэн бордоо өөрөөсөө 3 дахин их хэмжээний усыг өөртөө шингээж. Одоо хөрсөн доороо чийг аваад задраад 10-аас 12 сарын хугацаанд хөрсөндөө шингээд дуусна. Энэ 10-аас 12 сарын хугацаанд энэ ямар үүрэг гүйцэтгэх вэ гэхээр нэгдүгээр чийг баригчийн үүрэг гүйцэтгэх. Хоёрдугаар ургамалдаа хөрсөнд ороод туслын системээр чигээ өгч. Таслааны цэцгэн тэгээд 12 сарын дараа таслааны цэцгээ хөрсөө солих гэдэг авахд хөрсөн өөрөө хөвдөн хөрс болсон. Зүгээр хар шороог хөвдөн хөрс болгож. Ийм давуу талуудтай. 2019 оноос хойш Герман улс руу экспортод явуулж байгаа. Энэ болохоор 26 улс бүртгэлтэй Европын холбоонд органик бордоо муйма гэдгийг баталгаажуулсан FIBL гэдэг энэ гэрчлэлөө. Энэ FIBL-ийн энэ гэрчлэгэнд Монгол улсаас хамгийн анх бөгөөд цорын ганц компани бүртгэлтэй байгаа нь манай Монплец бордоо. Одоо энэ FIBL бүртгэлтэй дахиад өөр газар байгаа юм. Монголоос байхгүй. Одоо ч байхгүй. Европын холбоо руу экспортлж байгаа учраас одоо жишээ нь Бельгиэс, Францаас биднэрт үнийн санал юм уу бордооны танилцуулга өгөөч гэж хүсэлт ирдэг. Тэгээд бид нар эхний ээлжинд танилцуулга явахдаа бид нар энэ FIBL бүртгэлтэй гэх юм бол нөгөө нөхдүүд бол өөр ярих юм байхгүй. За үнэ ярэ. Энэ бүртгэлтэй бордоо бол одоо бүх улс Европын холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн байна гэсэн. За энэ болохоор Omrai гэдэг Америк, Мексик, Канадад хүчин төгөлдөр органик бордоо мөн гэдгийг баталгаажуулсан юм бүтээгдэхүүн. Одоо бид нар 22 оноос эхлэн Америк руу эхнийхээ 18 тонныг гаргацсан байгаа. Одоо Amazon дээр зарагдаж байна манай бордоо. Тохирлын гэрчлэгээ Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилдэг. Одоо энэ бордоо ямар технологиор яаж хийж байгаа гэдгийг энэ гэрчлэгээ байгаа. Тохирлын гэрчлэгээ байгаа. Монголын. Бид нар бас саяхан үйлдвэр дээр үйлдвэрийнхаа ISO стандартыг авсан байгаа. ISO стандарт 45001 9001 гэдэг ийм хоёр ISO гэрчлэгийг авч баталгаажуулсан байна. За ийм гэрчлэгээнүүдээр олон улс бөгөөд дотоодынхаа ийм гэрчлэгээнүүдээр баталгаажаад энэ бордооны бол ингэ явж байгаа.